тэгэхээр summer lookbook видео хийхээр шийдсэн байгаа. Буюу зуны хувцлалтуудын одлог гэсэн үг. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. За тэгээд өнөөдрийн бичлэгийн маань онцлог болохоор цагаан урт юбгээр ганцхан юбгээр олон төрлийн лук бүрдүүлсэн тийм бичлэг байх болно. Нэг юбгээр хэдэн төрлийн лук бүрдүүлж болохыг бүгдээрээ хамтаа харцгаая. За эхний лук бол энэ лук байгаа. За тэгээд гол юбг маань бол энэ юбг. Юбгийн онцлог маань болохоор ингээд оноо гаргаж болдог. За ихэнх юбгүүдээр ийм өнгөчс юбг байдаг. За тэгэхээр зөвхөн цагаан юбгийн онцлогийг би өнөөдөр харуулахаар шийдсэн. За өнөөдөр эхний энэ лук бол бүр хамгийн энгийн бүр юун дээр зөксөж болох лук нэгаа. Би all white байлгах гээд бүх юм цагаан байлгах гээд. Тэгээд энэ юбгэн дээр бол ямар ч хүн бүх хүмүүс ер нь бол ийм цагаан топ гоё хослуулж өмсөх байх. За тэгээд энэ бол хамгийн ийм энгийн байж болох лук гэх үгнээс би өмсөж харуулж байгаа. За тэгээд доогор нь бол ямар ч гутал зөгцсөн тийм учраас би гутал ерөөсөө оролцуулсангүй. Одоо би та бүхэн нэг харьцуулалт хийж харуулъя. Бүхэнд яг энэ цагаан юбгтэй төстэй хэрнээ өнгөн өөрний юбгийг жишээ олгож харуулъя. За энэ юбгаа хараад үзэх юм бол бүр цагаантайгаа зүгээр л маш адилхан оноо моноо хүүхдээ ер нь бол урт. Гэхдээ өнгөн ийм тод шар өнгөтэй юбг байгаа. Энэ юбгийн хувьд бол энэ цагаан топноос өөр зүйлсээр бараг зөгцөхгүй. Тэр цагаан юбгийн маань даваа тал болохоор цав цагаан учраас ерөөсөө ямар ч хувцастай зөгцөж болно. Тийм ээ. Дараагийн лукийг харуулцгаая. За дараагийнх нь болохоор цамц. Хүүтэн өдрүүдэд гэтээ Монголд бол энэ арай тохиромжгүй байх. Гэтээ дотор нь тэрхүү өмсөд бол өмсөж болох юм байна. Чигтэй газруудад доогороо нэлийн дулаахан хэрнээ дээгүүрээ ингээ огтод нь зузаалдаг штеп. За тийм газруудад болохоор ийм гоё цамц өмсөд юбгтэй өмснө. Бүр it's my favorite look. Хамгийн дуртай. Тэгээд юбгээ ингээд дээшлүүлээл надад бол дээшлүүлэл илүү гоё санагдаж байна. Дээшлүүлээд тэгээд цамцаа дээшлүүлснийхаа эсрэг талд нь хийгээд ханцуугаа жоохон ингэсгэл бүр амар гоё харагдана. Энэ дээр штэ те би нэг өмнөх бичлэг дээрээ хийжсэн штэ. Тэр малгайг бас өмснө. Эсвэл ийм сарвтай малгайч өмссөн болно. Энэ цамцын дотор гоё зүйл зүгээд юм уу хоолойтой цамц өмсвөл бүр гоё харагдах бах. Тийм. Тэгээд ийм гоё харагдана. Одоо энэ цамцны оронд надад бол улаан хүрээ амар гоё зөгцөх юм шиг санагдаж байгаа. Энэ цамцны оронд ийм хар хүүх эсвэл энгийн хар эсвэл хар ногоо энэ төр өнгөж байсан гоё харагдана. Тэгээд нөгөө хэлэх гээд байгаа юм нь болохоор алдартай их сургуулиудын тийм мэж цамцнууд эдэн штэ Harvard эсвэл зүгээр Флорида энэ төргээ бичсэн тийм хотуудын нэртэй тийм сул цамцнууд хүүдийнүүд ингээ хүүдий биш хүүдий зөхөн л тоо малгайгүй тийм цамцнууд эдэн штэ. Тийм цамц өмсвөл бас амар гоё харагдах. Тэгээд юутай чи энэ бол одоогийн мэдлэр миний хамгийн дуртай лук байна. За тэгээд энэ дээр болохоор би ахад нэг малгай өмсөж харуулахаар шийдлээ. За намрын үйлрлийн Downtown Girls зохио зориулсан хувцлалт. Энэ малгайг иймэрхүү өнгөтэй гэж би ер нь жишээлгэж харуулж байгаа бүр амар гоё харагдаж байна. Ингээл кофе шоп руу капучино уухаар яваал. Тэгээ гадуур нь хүрэн өмсөж харуулъя. За сул oversized юугэнч сул цамцанд сул тэгээ гадуур өмсөж байгаа юм сул гэтээ маш дулаахан. Тэгээ гадуур нь доогоор нь ямар хөл өмсөх вэ гэхээр энэ дээр нөгөө самба эсвэл хар ямар ч тийм ногоо могоо юмгүй нөгөө юм шар мар ирцэнгүү хав хар мартис гоё зах. Би бол тэгэж бодож байна. Тэгээд ингээд арай олон өнгө биш үү. За энэ малгайг авчи нэрээ арай олон өнгөтэй харагдаад байж магадгүй. Тэгээ ингээд юбгтэйгээ энэ жакет нь гоё уусаж харагдана. Тэгээ эсвэл энэний гадуур ийм хар өнгөтэй том сул сэвч өмссөн гоё харагдана. Гэтэ юбг нь арай 100 учраас арай юу ах гэж бодож байна. За ингээд
дараагийн лук. За бас штэ палажа ингээд зүгээр зуны орой палажиг юбка ингээд палаж болгож өмсөв. Тэг гадуур нөгөө үсээ ингээд зүүгээд за зүүхээр муухай байна. Ингээд зүүхгүйгээр ингээд за тэгээд надад болохоор байгаа ийм хар ногоон жакет байна. Маш oversized. Энэ бол энэ чинь цагаан оруулахгүй байсан бол илүү зөрчцгоор юм. Хар ногоонтой. Ингэж бас өмсч болно. Гэтэ байцан шиг хувцлах дургуй хүмүүст бол дургуйг нь хөрөх бах. Одоо энэ дээр миний бодлоор бол ингээ гоё урт аймс өмсөд жинхнээсээ дараагийн лук. За дараагийнх нь болохоор ийм нэлээд богинохон crop top өмссөн байгаа. Нэлээд энэний топуудыг бодвол ийм доогоороос сул хэрнээ нэлээд богинохон топ өмсдөг. Бэлгүүснээрээ тааруулж өмсөж байгаа болохоор топыг бүр маш гоё харагдуулна. Өмсөж байгаа хүн ч гэсэн амар тухтай мэдрэмжийг өгнө. Тэгээ халуун өдөр ингээл гоё бипгтэй топтой өмсөө явж болно. За яштэй хэрэг та Adidas-ийн самбатай тэгээд Adidas-ийн ийм топтой гадуураа ийм ер нь Adidas өмсөх дуртай болвол энэ топн дээрээсээ ийм Adidas-ийн ийм жакетууд амар их байдаг штэ. Зүгээр сул тийм юм өмсвөл доогоор нь Adidas-ийнхаа самбар юм өмсвөл зүгээр зүзийг ингээд өмсвөл амар гоё. Энэ колор сонгоод явууллаа тий. Гэтэ зүгээр Adidas-ийн гэтэ цагаан малгайн чи зөвчихгүй бах. Дээгүүрээ юм хар бараанд болцож байна. Гэтэл зүгээр доогоор нь Converse-ийн кит өмсчих. Тэгээд ингээд амар зөгцөн. Брендээр өмслөх зортой хүмүүс. Дараагийн look. За дараагийн look маань болохоор энэ. Би нэлээд чөлөөтэй сул ийм бараа өнгөтэй бодолкон дээр ингээд өмсгöd амар cool харагдана. Тэгээд доогоор нь Mercedes готл өмсвөл бүр гоё. Би өмсөе гэсэн боловч яг гадааны готл энэ өмсчих болохгүй байна. Тэгээ үүнтэй зохицохоор би одоо үсээ дээшээ шуугаад бооцсон байгаа учраас өмсөх боломжгүй байна. Гэхдээ үүнтэй зохицохоор ийм зүгээр л ямар шамаагүй сарвчтай малгай. Заавал хар бодолкныхоо дээр рүү өмсөж байгаа сул бодолкныхоо өнгөтэй зохицуулаад улаан хүрэн хар ногоон хөх гээд өөртөө зохицуулаад өмсөж болно. Тэгээ би одоо ингэ харуул үзье. Үсээ гэхдээ задгаа тавьж байгаа. Жишээ хөх өнгөтэй учраас яг энэ хувцлан дээр зохицохгүй байна. Яг энэ бодолкны цагааныг өмсөд энэ цүнхийг та нар зохицуулж харуулна. За цагаанаар солилцсон малгайгаас цагаан малгайгаар солилцлоо. Тэгээд энэ цүнх зохицно. Voila. Ер нь л ийм сул бодолк цагаан юмхэн дээр топноос илүү зөгтөг гэдгийг ойлгож авсан. За малгайгаа өмсчлөө. Ингэж харагдаж байна. амар хөрхөн харагдаж байна. Ер нь өөрийнхөө бүх өмсөх дургуй ч юм уу жоохон дараахан хувцлах дуртай хүмүүс энэ бүх заавал шкафанд нь байх хэрэгтэй юм байна. Би өөрөө бичлэгэж явахдаа энийг бас ойлголоо. Тэгээ малгаанууд бол амар зөгцөн. За одоо би хар малгайгаа өмсөж үзүүлье. Ингээд үүнийг саяны хар бодолкон дээр өмсвөл тийм ээ. За ингээд дараагийн лук. Дараагийн лук нь болохоор харж байгаа ашлуун би юухээ палаж болгож хувиргасан. Өгний бүгний хувьд бол ингэж палаж болгож хувиргах нэлээд хэцүү. Ер нь бол боломжгүй шүү дээ. Тэгэнгუთ урчин бүдийн хувьд тэгээд ийм цагаан болоод ирэнгуут палаж болгох ийм амархан. Бүс зүгэл бүс зүхгүйсэн ч амар хөрхөн харагдана. Тэгээд мөртөө мөргүү палаж болгож болно. Тэгээд энэ бүсийг нь авсан ч болно. Аваад зүтсэн ч болно. За яг тааш би дараагийн лукн дээр тэрийг харуулъя. Хамт өмсчиж болно, өмсөхгүй ч байсан болно ер нь. Гэтэ надад өмсвөл илүү cute эмэгтэйлэг санагдаж байгаа. Одоо аваад санацлахаар иймэрхүү цанцаа. За ингээд дараа нь ахаад нэг гадуур нь катига өмсөж харуулъя.
За цамцаас солил ахаад нэг өөр лук болно. Тэр нь ашгаараа тэгээд та нарт саяных шиг ийм нэмгэн тийм кардиган цамц байхгүй бол ийм хөсгөр байсан ч хөөрхөн харагдана. Амар хөөрхөн би бүр өөрөө энэ лукэндээ дурлаад байна. Тэгээд палаж минь өөрөө хит богинохж болохгүй өмсгөд амар тухтай. Ийм хөөрхөн болон за тэг бүсийг авсан ч амар хөөрхөн харагдана. Онгт. Энээр бүсний илүү зөгцөн. Яагаад гэвэл хар өнгийн бүс нь илүү зөгцөн. Яагаад гэвэл энэ цамц маань өөрөө нэлийн юм бараан юм шиг бараан дөө ийм завсрын ногоон байгаа учраас амар гоё тийм cottage core харагдана. Туслангийн юм шиг. Voila. Эндээс нь тэгэл мөн tote bag эсвэл зүгээр цүнх бүх зүйл зохино. Би илүү өнгөлөг хувцастай илүү тийм өнгөлөг гэгээтэй болгоё гэх юм бол өсний хавчаар болон эмгээс олж. Энэ дээр болохоор миний хувьд өөрчилж болох юм нэг хүзүүний зүйлс зүүж болно. Эсвэл амар гоё тод өнгөтэй цүнх үүрж болно. Би одоо тэр цүнхийг харуулъя. За надад байгаа юм нь болохоор ийм хөөрхөн богц шиг ийм ягаан цүнх байна. Тэгээд миний бодлоор бол энэ хар бүс энэ бараан ягаан одоо ийм hot pink хоёр хоорондоо амар гоё зөгцөж ийн гэж харж байна. Гадналын цамцны чирэггүй бараг өмсчүүл гоё харагдахаар юм байна. Ингээд нэг 100 гоё хөөрхөн. Гэтэ ийм тод өнгөнд тод хувцлах дургүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс бол өөрсдөө дуртай ямар ч цүнхийг бүрсэн бас амар гоё харагдана. За ингээд дараагийн лук. Дараагийн лук болохоор би ахаад энэ цамцан дээрээ амар гоё юм бодож олсон. Энэ цамцаа гэхдээ яг яаж дотороо байлгах ёстой очроо ойлгохгүй байна. Гэтэ энэ юпэн дээр зүгээр амар softy girl байхаас илүү downtown girl гэсэн амар гоё юм. Гэдэг нь хар бүс зүгхээр ийм гоё харагдж байгаа. Тэгэл доогор нь бас маш дийсэл нүдэнд харагдаад байна. Ингээд өмсөж. За энийг би бол тайлбарлах нэг илүү гэж бодож байна. Дээгүүр нь тэгээ малгай өмсч болно, цүнх үрсэн ч болно. Ер нь нэлээд бараан дох хувц учраас нэг амар цагаан цүнхэл үрчихгүй бол бүх цүнх окей. За ингээд дараагийн лук. За одоо болохоор штэ ерөөсөө өмсдөггүй нэг хувцаа би стайл хийж үзэхээр шийдсэн. Энэ болохоор би урлагийн үсгээр өмсөхөр нэг аваад тэгэл ахиж ерөөсөө өмсөөгүй. Тэгээ би яагаад энэ хоёрыг хослуулъя гэж шийдсэн мэхээр хоёулаа энэчнээ ингэж дээшээгээ болгож болдог оноотой. Одоо энийгээ ч бас ингэчиж явах юм гэсэн. Тэгээ доогуур нь нэг энэ яг надад playtime-ийн хувц юм шиг санагдаж байна. Яг энэ топоч гэсэн ингэж яагаад UP ингэж тэгээ энэ хар бүстэйгээ илүү гоё харагдана. Яг тэгвэл энэ бараан дуун учраас. Тэгээд доогуур нь нөгөө нэг хүмүүс өмсөд байдаг хар цагаантай тийм ковбой гутал өмсөл. Тэгэл дээгүүр нэг тийм малгай тавил. Зүгээр шилэп малгай байсан ч гоё байгаа. За ингээл нэг playtime-ийн лук. Энэ малгай ихтэй жоохон томж байна. Энийг ер нь бол гэхдээ яг энгийн өдрүүдэд өмсөд авах боломжгүй шүү дээ. Ингээл нэг амар шилэп малгай өмснө. Ийм тод өнгөтэй ийм топ өмсөд явж болно л доо. Гэтэ надад олж явах эвгүй хаа. Тийм учраас ийм ямар нэгэн хөгжмийн фестивал ч юм уу тиймэрхүү юм өмсөдөө тохиромжтой юм шиг санагдлаа. Ингээд өмсгөөний хувцас ч гэсэн стайл хийх боломж олгосон цагаан бүхэнд баярлалаа. За ингээд өнөөдрийн миний лук бичлэг дуусч байна. Тэгээд бичлэгийг маань ийм хүртэл үзсэнд та бүгдэнд нь баярлалаа. Тэгээд нэрээ Harper Harley YouTube хуудас маань 2000 subscriber хүрсэн байгаа. Тэгээд бидний дэмжлэгт бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.